За би ийм хаалганы ханд бэлтгэсэн. Одоо 3 хонжийн энэ хаалганы ханд өнөр мөнөр ороогүй байна. Одоо 7 хоногийн дараа бол гоё эсэл нэг квас шиг гоё болчихно. Одоохондоо бол тийм айхтар эсэж мэссэн байхгүй байна. За энийг хаалган хандаг бол ерөөсөө 1 хонуулаад 1-3 хоног дотор бол зүгээр ингээд аваад туслахад бол энэ хархаш шавж ялангуяа энэ бөөстч мөссөн юмд бол ихсэн. Тэрийг дарна. За тэгээ 7-оос дээш шанчих юм бол айгүй хүчтэй бордоо болдог учраас 10 литр усанд 1 литрийн энэ 250 г ордог болохоор нэг 4 халбах хийгээд нэг ийм савн 4 халбах хийгээд туслана. За энийг уг нь шүүлтөөрөөр шүүгээд тэгээд ингээд цэвэр сайхан шүүсээ аваад тэгээд 10 литр усанд хийгээд туслал шүршүүл их сайн. Би болохоор энэнийхээ энэ услааныхаа энэ савны хошууг нь хийхгүйгээр ингээд хошууг нь хийх юм бол шүүгээл гаргахал ахaltaа тий. Тэгээд хийхгүйгээр зүгээр навчинд нь хөргөхгүйгээр шороонд нь усалж байгаа юм чи шороон дээр яг энэ намаг шиг хаалгаа нь байхад витамин лэмчнэ гэдэг. Тэгээд одоо бөөстж мөстөх гээд байгаа тиймэрхүү ногоогоо услахад бол сайн. За тэгээд 7-оос дээш хонуулаад ингээд эсэд квас шиг болчих юм бол айгүй хүчтэй бордоо болно. За тэгээд нэг тийм хүчтэй бордоогоор борцсон бол 14 хоног юм эсвэл сарын дараа дахиад бордож болно. За ингээ хамгийн гарын дор тэгээд эрүүл тийм сайхан бордоо бол энэ халгаан бордоо байна. За тэгээд та бүхэн нас энэ халгаахаа бордоог хийгээд ногоогоо бордоорой. За та бүхэндээ амжилт хүсье.